2024 онд нийслэлийн төсвөөс 3.2 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэх дүгнэлтийг үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн тайлангийн үеэр танилцуулжээ. За мөн үндэсний аудитын газрын мэдээлэлтэй хамааралгүй боловч Сэлб хот төсөлд олон улсаас босгосон 500 сая Америк долларын бондын мөнгнөөс үр ашиггүй хадгалсан гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан юм а. Тэгвэл эдгээр асуудалд нийслэлийн засаг даргын 1-р орлогч даваа далаа тайлбар өглөө. За ингэхдээ сургууль цэцэрлэгийн өргөтгөлийн ажлууд учраас хурдан шуурхай ашиглалтанд оруулахын тулд хөрөнгө оруулалтыг шийдсэн гэлээ. 20.6 тэрбумын нийт ийм хөрөнгө оруулалтын ажил 2024 онд бол хаан улд үүрэг дээр бол хэрэгжсэн. За үүний гэрээний ажлыг яаралтай хурдан гүйцэтгэх үүднээс хуульд нийцүүлээд 30% гэрээний үнийн дүн өгөх ёстой урьдчилан олох байсан. Энэ бол нийт дүнгээр сая 20.6 тэрбумаас 6.2 тэрбум дүнтэй байх байсан боловч хаан улд уургийн холбогдох удирдлагууд за өөрсдөө дур мэдэн журмыг зөрчин, хууль бол зөрчөөгүй, журмыг зөрчин 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол урьдчилан төлбөр дээр бол илүү олгосон байна. 9 сарын 30-ны өдрийн дотор биелэлтийг бол хөрвүүлнэ. Энэ үе дээр бол энэ асуудлуудыг холбогдох албан тушаалтнууд дээр бол хариуцлага арга хэмжээ бол тооцож ажиллагаар ийм байна. Харин Сэлб хот төсөлд олон улсаас босгосон 500 сая Америк долларын бондын мөнгнөөс үр ашиггүй хадгалсан гэдэг асуудалд дараах тайлбарыг өгч байна. Германы Deutsche Bank-аар Android банк хийж 17 хөрөнгө оруулагчид нийт 500 сая Америк долларын бол бонд босгосон. За үүнийг бол 11-р сарын 21-ний өдөр Монгол банк дахь сангийн яамны ам долларын дансанд бол Android банкнаас бол амжилттай шилжүүлүүлж бол авсан. Монгол банк дахь сангийн яамны ам долларын дансанд мөнгө орж ирээд бид нар дотроо хуулийн процессыг сангийн яам Монгол банктай зөвлөж ажлын хэсэг хуулийн процессын дагуу явуулсны үндсэн дээр ойролцоогоор 21 өдрийн 22 өдрийн дараа буюу 12 сарын 13-ны өдөр арилжааны банкудад бол илүү хүүтэй эрсдлийг хамгаалж өгч байршуулсан. 1.3 их найт төгрөгийг хагас жилээс 2 жилийн хугацаанаас нь хамаарч 12.5-аас 16.1% хүүтэй. За 100 сая Америк долларыг 8% хүүтэй хадгаламжийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр арилжааны банкудад илүү хүүтэй буюу эрсдлийг хамгаалж байршуулжээ. Ингэснээр 2024 оны өвлийн улирал 2025 оны 1-р хагаст Монгол улсад инфляцийг тодорхой түвшинд барихад нийслэл Улаанбаатар хот үүрэг гүйцэтгсэн гэж тэрээр тайлбарллаа. Товчхондоо Сэлб хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая Америк долларыг үр ашиггүй хадгалсан байна гэж хэлэх үндэслэлгүй гэж үзсэн юм а.